Манай улсад болж байгаа Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн 2015 оны намрын хурал 3 салбар хуралдаанаар хуралдаж өнөөдөр өндөрлөнө. Нэгдүгээр салбар хуралдаан бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймтай тэмцэх Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа гэсэн сэдвтэй боллоо. Хуралдаанд улсын хурлын гишүүн их хурлдах Монгол Европын хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеэтай харилцах бүлгийн дарга Батчимыг зүүн хойд Азийн аюулгүй байдал сорилт боломжит гэсэн илтгэл тавьж оролцлоо. Тэрээр зүүн хойд Азийн аюулгүй байдалд яриа хэлцлийн механизмыг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн асуудлыг дэвшүүлсэн юм. Дэлхийн одоо хамгийн том 3 эдийн засаг гэж ярьдаг Америкийн нэгдсэн улс, Япон, Хятад гуруулайн зүүн хойд Азийн бүс нутагт сонирхлон төвлөрч байдаг. Тийм учраас ийм их боломж тэгээ байгалийн их баялагтай, технологийн асар их нөөцтэй, маш том одоо хүн ам бүхий том зах зээлтэй ийм бүс нутаг шүү дээ. Тэгэхээр хөгжлийн ийм их боломж байхад нөгөө зүүн хойд Азад байж байгаа тэр түүхийн маргаантай шийдэггүй асуудлууд, газар нутгийн маргаан гэдэг энэ бүхнээс болоод өнөөдөр зүүн хойд Азийн нөхцөл байдал улс төрийн уур амьсгал бол тийм сайнгүй байгаа. Зарим одоо судлаачид бол бас нэлээд гутранг одоо ингээд их гүрнүүдийн хоорондын итгэлцлийг бэхжүүлэх цэргийн асуудлыг эв зүгээр зохицуулахгүй бол дайн зэвсэгт мөргөлдөөн рүү явчихвэ гэдэг боломж ч гэсэн байгаа. Тийм учраас энэ их боломжтой бүс нутагт цаашдаа бид одоо их тайван амар амгалан амьдралыг бий болгохын тулд яриа хэлцээрийг одоо механизмыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Нэгдүгээр салбар хуралдаанд илтгэл тавьж хэлэлцүүлсэн асуудлуудад оролцогчдын дэвшүүлж байгаа гол саналууд терроризм, хүний наймаа, харт амих, зэвсэг болон зэвсгийн түүхийн эдийн хууль бус худалдаатай тэмцэхэд мэдээллийн аюулгүй байдалд анхаарах, олон улсын яриа хэлцлийн механизмыг бүрдүүлэх, улс бүхэн терроризмтай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг чиглэж байлаа. Тэгвэл хоёрдугаар салбар хуралдаан бүс нутагт тулгараад байгаа эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшигын эрсдлийг бууруулах, мөн усны менежмент, олон улсын байгууллагуудтай энэ бүх чиглэлээр яаж хамтран ажиллах талаар болсон юм. За энэ хурал улсын хурлын болон хүн байгууллагатай харилцах бүлгийн гишүүн оюун Монгол улсын усны аюулгүй байдал, уул уурхай, эрчим хүч, усны ашиглалт гэсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Дэлхийд тулгамдж байгаа хамгийн том асуудлууд, магадгүй эрсдэл дагуулж болох хамгийн том асуудлуудын жагсаалт гэж жил болгон гардаг. 5-6 жилийн өмнө дандаа санхүүгийн, эдийн засгийн тиймэрхүү асуудлууд байсан бол энэ жил анх удаа усны нөөцийн асуудал бүр нэгдүгüүрт гарч ирсэн. Уур амьсгалын өөрчлөлт жишээлбэл 5 дугаарт гарч ирж байгаа жишээтэй. Тэгэхээр дэлхийн нийт усны хэрэглээний 70% нь хүнс хүдэн аж ахуйд явдаг учраас энэ дээр бол олон улсын их ойлголцол, хамтын ажиллагаа, олон улсын гэрээ конвенцүүд одоо тийм үеийг чухал болоод байгаа учраас энэ усны аюулгүй байдлыг өдөөс хойш ярьж байгаа. Мөн хуралдаанаар хэлэлцсэн чухал сэдв болох хүнсний аюулгүй байдлын талаар оролцогчид ялангуяа далайн болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, улс орнууд энэ чиглэлийн уламжлалт болон шинэлэг оновчтой технологи хоорондоо солилцох, чөлөөт худалдаа хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын фермерүүдийн нийгмийн асуудал, түгэрч барахгүй Европ руу дөрвөгчдийн болон хүүхдийн хоол хүнсний хангамж зэрэг олон асуудлыг давхар хүндсэн юм а.